хамтдаа түр залбирцгаая. Биднийг хайрладаг, ариун инэрэнгүй Тэнгэр дуршигч бидний Бурхан аав минь. Бид Бурханаас холдон гим нүгэл дотор байх үед биднийг өрөвдөн бид Бурханыг мэдэхгүй байх үед эзэн Есүс бидний авах ёстой хараал ба шийтгэлийг өмнөөс минь авч эзний өвхөж урсгасан тэр үнэт цусаар бидний гмийг мөнхөд угааж дахин шүүлт ба хараалыг авахгүй болгосон тэр агуу нэгүсэлд талархаж байна. Биднэр дамжуулан агуу нэгүслээ ухааруулан итгүүлсэн эзэн минь бидэнд мөнхийн ам ба найдварыг өгч энэ газар дээр амьдрах хугацаанд ч үргэлж бидэнтэй хамт байна. Эзний үг ба ариун сүнсний хүчээр удирдан хамгаалдаг нэгүсэлд талархаж байна. Энэ цагт эзний үнэт цусаар золигдон аврагдсан бид эзний өмнө хамт цуглан эзний агуу хайр ба нэгүслийг магтан эзний үгнээс суралцсан эзэн хамт байдаг ариун сүрэг дотор нөхөрлүүлж байгаад талархаж байна. Бидний хүн нэг бүрийг анхааран харж Бурхны энэрэнгүй хүчрхэг мутраараа зууран барьж бид Бурхны хүүхдийн хувьд бүрэн төгс болгож бид үлдсэн амьдралаа Бурханд бүрэн дүүрэн алдрыг өргөхөд мөн Бурхны ариун хүслийг биелүүлэхэд удирдах өгөөрэй. Бидний дунд одоо ч Бурхны хайрыг үннээр ухаараагүй сүнс байгаа бол сэтгэлийг нээж тэр агуу гайхамшигт Бурхны нэгүслийг ухааран итгэж мөнхийн ам ба найдварыг олоход нь туслаарай. Улс даяар байгаа манай чуулганууд, дэлхийн бүхий чуулганууд хэцүү бэрхшээл тунд итгэлээс ахин буй бүхий л ахын дүүс тунд эзэн та илүү агуугаар ажиллаа явуулан төгсгөлийн үед илүү олон сүнснүүд аврагдан Бурхан танд агуу баяр хөөр алдарсуу болоосоо гэж хүсэж байна. Энэ ертөнц өдрөөс өдөрт өвмэн самуунтай болж гим нүглээр дүүрч байна. Бурхны тусламж ба удирдлага үгүй бол бид хизээд гим нүгэл унахаас аргагүй лээ. Эзэн энэрэнгүй хүчрхэг мутраараа зууран барьж өгөөрэй. Бид ертөнцийн гим нүгэлд живэхгүй байхад Бурхны ариун хүүхдийн хувьд бүрэн дуулууртай амьдрахад удирдан хамгаалж өгөөрэй. Зохистой цагт хэрэгтэй үгийг өгч бидний хийх ёстой замыг зааж өгдөг эзэн минь. Энэ цагт ч бидэнд харуулахыг хүссэн эзний үг, эзний ариун хүслийг мэдхэд туслаарай. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуу сонсцгоё. Oh
Магтан дуу дахиад сонссон бол сайхан байсан. Хурдан дуусчлаа. За Библиэс харцгаая. Галат 2:2-оос харцгаая. Галат 2-ын Галат 2:20 нэг ишлэл байна. Бүгдээр хамт уншъя. Амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдардаг Христ юм. Идүүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. За эзний өдрийн өглөө үргэлжлүүлэн эзэн дотор оршдог амьдрал гэдэг сэдвээр үгээс дамжуулж байна. Тэгэхээр дахин төрсөн аврагдсан Христ итгэгч хүний энэ үлдсэн итгэлийн амьдрал нь нэг үгээр хэлбэл эзэн дотор оршдог амьдрал гэж эхэлж болно. Аврагдаагүй хүн бол эзнээс гадна байгаа хүмүүс. Бурхантай хабааралгүй амьдрахыг хэлж байна. Бид нэр бол эзэн дотор эзний ам ба нэгүсэл бас үг ариун сүнс дотор нь эзний хамгаалалт захирамж ба удирдлагыг нь авч амьдарч байгаа учраас эзэн дотор оршдог амьдрал гэж хэлж болж байгаа юм аа. За одоо Библиэс суралцсангаа би үнэхээр эзэн дотор байна уу? Аль эсвэл эзнээс одоо хүртэл гадуур байна уу? Эзэн дотор аврагдсан бол та нар миний дотор, би та нарын дотор байхыг та нар мэдэх болно. Иохан 14:20 дээр аврагдсан хүн бол эзэн миний дотор, би эзэн дотор. Эзэнтэй холбоотой байхыг хэлж байгаа юм. Энэ бол зөвхөн Библиэлд гараад зогсдог сэтгэлд маань, амьдралд маань гарч ирэхгүй байх юм бол эзэнтэй ямар ч хамааралгүй байна гэсэн үг. Би үнэхээр эзэн дотор байж, эзэн миний дотор байж, миний бүхий л амьдрал Бурхны хамгаалалт, захирамж, удирдлага дотор амьдарч байгаа юу? Тийм бүр бат сэтгэлийг тээх хэрэгтэй. Библийн үгийг суралцсангаа, тийм ээ. Тиймээс бүр илүү хичээнгүйлэн залбирэн Бурхны нэгүслийг хүсэн тэмүүлж, Бурхны хүслийн дагуу амьдрах үед эзэн миний дотор оршин, би эзэн дотор амьдарч байна гэх тэрхүү үнэн өөрийнхөө сэтгэлд амьдрал дотор яг бодиттойгоор биелж байгааг өөрсдийн биеэр мэдрэх хэрэгтэй. За сая уншсан үг нь Илч Паул Галат чуулганы анхан дүүс нарт явуулсан тэр үгэн дотор байна. Их олон үгийг Илч Паул өөрийнхөө зүрх сэтгэлд, өөрийнхөө амьдралд яг туулсан зүйлсүүдэд бичсэн байгаа. За тэнд донд би гэж гарч байгаа. 19-ийн төгсгөл дээр энэ үгийг бичсэн Илч Паул тийм ээ. Өөрийгөө хэлж байгаа. Христтэй хамт цовдлогдсон. Илч Паул хизээ Христтэй хамт цовдлогдож байсан билээ. Есүс загалмаа дээр өхөн дахин амьсны дараа сайн мэдээ ирч хүчтэй харагдаж байх үед Паул тэр үед нэр нь бол Саул байсан. Израилийн анхны хаан гарч ирсэн Биньямин овог. За нэр нь бас анхны хааныхаа нэрийг аваад Саул байсан баг. Саул гэдэг нь агуу гэсэн утгатай. Яг боддоор бол Саул хуулийг чандлан сахидаг, Бурханд хичээл зүтгэлтэй хүн гэж хэлж байгаа. Үнэхээр хичээл зүтгэлтэй байсан учраас Есүст итгэдэг хүмүүсийг хавчих нь Бурхны төлөөх юм а гэж бодож байсан байгаа юм. Яагаад гэсэн бэ гэхээр Саулын дээр амьдарч байсан газар бол Ромын нутаг дэвсгэрт хамаардаг Килик, Тарс. За Ромын тэр иргэшэл дотор нь байгаа тийм газар юм аа. Тийм учраас тэрээр төрлөхөөсөө Ромын иргэншилтэй байсан гэж байна.
За мөн Гамилелийн удирдлагаар хуулийн эрдэм мэдлэг суралцсан. Гамилел гэдэг нь бүхий л израилчуудын их шүтэн биширдэг раби байсан байна. Тэр хүний доор тусгаалan суралцсан хүн байна. За тиймээс тэрээр иргэний харьяаллын хувьд ч за түүний дараа нь өөрийнхөө сурж авсан тэр мэдлэг хууль сахих тэр тал дээрээч маш онцгой хүн гэж бас өөрийгөө ч хэлж байсан баг. За гэтэл Ромын тэр иргэшээлийг нь эсэргүүцээд загалмай дээр цовдлогдсон өгсөн Есүс гэдэг хүн байна. Тэр хүнийг Христ гэдэг маш тийм муу хүмүүс гарч ирлээ гэсэн тухай сонсож байгаа юм. За энэ Саул Есүсийг амьд байх үед нь яг бодитоор харж ирсэн удаа байгаагүй юм шиг байгаа юм. Их хол тэр Ромын нутаг дэвсгэр дээр амьдарч исэн учраас тийм бах. Гэхдээ сонсоод үзтэл нэг Можаны хүү Есүс гэдэг нэг залуу загалмай дээр цовдлогдож үхээд гэтэл тэр хүнийг Христ гэдэг Месиа гэж байгаа. Одоо маш тийм эмх замбраагүй тэр олон хүмүүс тийм этгээдүүд гарч ирлээ. Тэгээ бүр үе олноороо дагаж байна. За энэ тухай сонссон байна. За тийм учраас ийм хүн гэж бас байдаг. Бүгдийг нь одоо хорох ёстой гэдэг. Бурхан хандсан хичээл зүтгэл байхгүй юу? За тиймээс Стефан ахлагч ариун сүнсээр дүүрээд сайн мэдээг тарааж явах үед Стефан ахлагчийг хорооцгоё гэж шийдэх үед нь хамтдаа оролцсон бахна. Тэгээд Стефаныг чулуугаар цохиж алхахад тэр хүмүүсийн хувцсыг сахиж байсан гэж байгаа. Хувцсыг сахина гэдэг чинь тэр хүмүүстэй хамт байна, тусалж байна гэсэн үг. Үүгээр зогсохгүй. За хаач байсан бай энэ Есүст итгэдэг хүмүүсийг барьж аваад шоронд хороо игээд. Энийг Бурхны төлөө хичээл зүтгэл гэж бодсон байгаа юм. Тиймээс Израилийн тэр тахилч нарын онцгой зөвшөөрлийг нь аваад Дамаск гэж байгаа. Одоо бол Дамаскус гэдэг. За тэнд Есүст итгэдэг олон хүмүүс байна гэдгийг сонсоод тахилч нараас эрх мэдлийг нь аваад тэгээд олон хүмүүсийг хүчлэн дайчлаад Дамаск руу явж байсан байна. Энэ Дамаскад Есүст итгэдэг хүмүүсийг том жижиггүй барьж аваад бүгдийг нь шоронд хорноо тэгж явсан. Гэтэл Дамаск руу ойртон ирэх үед гинт нарнаас илүү тод гэрэл тэр өдрийн цагаар штэ. Тийм хурц гэрэл тусаад бүх хүн тэр үед гайхацгаасан байна. Гүн нарнаас ч илүү хурц гэрэл өөрсдийнх нь өмнө гинт гараад ирэхээр нь дээрээс нь тэр дотроос дуу хоолой сонсогдсон. Саул гэсэн түүний өмнө бүр хөсөр унсан гэж байгаа шүү дээ. Саулаа чи юунд намайг авчин вэ? Тэнгэрээс нь дуу хоолой сонсогдсон байна. Тэр Саул эзэн та хэн бэ? Чиний хавчаад буй Есүс би байгаа юм. Юунд чи намайг авчин вэ? Хатгуурын өдөөс өшөөлөх нь чамд бэрх байхгүй. Тэр хойнонд тийм ээ өргөс байж ба хатгуур байж байна. Тийшээ өшөглөөд бай. Тэгвэл хүлчин л гимтэн үсттэй. Чийл зовно гэж хэлж байгаа. За тэр цаг үед Саул мөн нүдэнжигсэн хархаа байсан байгаа. Үнэхээр хурц гэрэл харсан учраас тэрүү сохор улсан гэж байгаа. Тэгээд хүмүүсээр хөтлүүлээд Дамаскад очиод 3 өдөр юу ч идээгүй. Тэгээд миний хавчиж байсан Есүс үнэхээр Христ юм бах та. Чиний хавчаад буй Есүс гэж хэлсэн шүү дээ. Гэтэл тэр нь Дамаскад бас Анания гэдэг хүн байсан. Тэгэхээр Үйлс ном дээр гарч байгаа Анания нэр нь адилхан ч өөр хүн байгаа юм. Үйлс 5 дээр гарч байгаа. Бурхан айлдахдаа за тэнд ийм Саул гэдэг хүн байж байгаа. Тийш очоод эзэн Есүсийн нэрээр түүнд баптизм өртөөж за үгийг дамжуулаа гэж хэлсэн. Гэтэл Анания
Тэр хүн чинь Есүс итгэдэг хүмүүсийг барихын тулд эрх мэдлийг аваад Есүсийг хавчдаг тийм хүн шүү дээ. За тэгсэн би тэр хүнийг онцгойлон сонгосон. Тэрээр цаашдаа миний нэрийн төлөө ямар их зовох учиртайг нь чи очиж хэлэх хэрэгтэй. За ингээд Анания эзний илгээлтийг нь аван Саулын байгаа газарт нь хайж очсон байна. Ирэх замд чинь чамд үзэгдсэн эзэн Есүс чамайг хараатай болгож байна. За ингэтэл гинт нүднээс нь хайрс мэт зүйл унаад хараатай болсон байна. Одоо босон эзэн Есүсийн нэрээр баптизм мөрдөж гим нүглээ угаалгаа. За тиймээс энэ Саул өөрийнхөө хавчиж байсан Есүсийг Христ гэдгийг нь мэдээд нүдэн дахин нээгдэж одоо бол шинэ ертөнц харагдаж эхэлж байгаа юм. Есүс бол Бурхны хүү Месиа Христ юм байна. Есүс загалмай дээр өхөн дахин амьсан нь хүний гим нүглийг золисон хэрэг байна. Одоо энэ сайн мэдээд харагдаж байгаа газарт би чамайг онцгой сав болгон хэрэглэнэ. Хариун үндэстний илч болгоно. Энэ үеэс ахуулан илч Паул сайн мэдээг хавчигч биш, сайн мэдээг тараагч болсон байна. Тэгэхээр Есүс Христ гэж тарааж эхлэнгүүт юудэчүүд хараад Есүст итгэдэг хүмүүсийг барина гэд явсан байтал өөрөө хүртэл Есүст итгээд явж байна. За тиймээс энэ юудэчүүд Саулыг хороох гэж оролдсон байна. Ингээд Христэд итгэгч нар Дамаскад тэр шөнө нь орой болох юм бол цайзын үе хаалгыг нь түгждэг. За гэтэл сагсан дотор Паулыг суулгаж байгаад за тэр цайзын гадна гарах, хотын гадна гаргасан гэсэн. Тэгээд амьд мэд гарсан. Тэгээд хичнээн хайгаад Саулыг барих аргагүй болсон байна. Түүний дараа Бурхан энэ Саулыг Арабид аваачиж байгаад хэсэг хугацаанд бэлтгэсэн байдаг. Харин үндэстний илч болгож хуучин гэрээний үед Израилийн иш үзүүлэгчдэр дунд Мосе бол хамгийн гайхалтай иш үзүүлэгч байсан тийм ээ. Мосе Израилийн ард түмнийг Египтийн 400 жилийн боолчлолоос нь гаргаад зогсохгүй Канаан хүртэлх 40 жилийн хугацаанд удирдсан. Бурхан түүгээр дамжуулан маш олон гайхамшгуудаа харуулж бас өөрийнхөө үгийг Израильд дамжуулж байсан байна. Тэгээ Мосе эхлэл гэтлэл Леви тооллого дид хууль гэдэг хуучин гэрээний эхний 5 номыг бичсэн байна. Шинэ гэрээний үед хамгийн гайхалтай илч Есүсийн 12 шав байгаа. Гэхдээ түүнээс илүүтэйгээр за энэ онцгойгоор сонгогдсон Саул гэж байна. Саулыг аврагдсны дараа Паул гэж нэрийгээ сольсон тийм ээ. Саул бол агуу гэсэн утгатай. За Израилийн хааны нэрийг авсан байна. Жохон бардам нэр юм. Паул гэдэг нь өчүүхэн гэсэн утгатай. За гэтэл илч Паул шинэ гэрээний 27 номны 14-ийг нь бичсэн. Гайхалтай байгаа зү. Мэдээж ариун сүнсний дүүрлэлээр бичсэн. Өөрийнхөө дур зоргоороо бичсэн юм биш. За тэр номнуудын ихэнх нь сайн мэдээд хараагдаж очсон тэр олон чуулгануудад зориулсан загтал болсон байна. За ингээд сайн мэдээд харааж байгаад хамгийн сүүлд нь тэрээр очиж сайн мэдээд харахыг хүссэн газар бол Ром байсан. Ром бол бүх ертөнцийн зам Ромоор дамждаг гэдэг тэр цаг үеийн Ромд сайн мэдээ тараавал Ромын иргэшил байдаг бүхий л газарт сайн мэдээ хурдан тараагдана гэж бодсон учраас за мэдээж хүчрхэг тийм улс боловч Ромд очоод сайн мэдээ тараах юмсан гэдгийг чин сэтгэлээсээ хүссэн байгаа юм. Тэрээр явахдаа юудэчүүдийн за илч Паулыг их онцгой нүгэлтэй гэдэл одоо хэрэг тохоод Ромоос томилогдсон ирсэн Агрип хааны өмнө за тэр гимт хэргийг нь хэрэг тохоод түүнийг хороох гэж оролдсон байна. Тэгээд Паулыг бүр тэнд занчуулъя.
ташуурдуулъя гэж бодсон байна. Гэтэл Паул хэлэхдээ Ром хүн намайг шүүхгүйгээр ташуурдах нь уу гэсэн. Ром хүн, Ромын иргэн. Ромын иргэн гэхээр бүр гайхацгаадаг. Ром хүнд бол хамаагүй хурж болдоггүй. Яг баттай. За тэр гимт хэрэг нь батлагдахгүй бол түүнээс өмнө цогчиж занчиж болохгүй. Энэ Ромын иргэн, Ромын Цезар хаанд дав заалдах юм бол Цезар өөрийн биеэр шүүх ёстой байдаг. Тэгэхээр энэ Ром хүний онцгой эрх юм аа. Ром хүн гэдэг тэр үгийг сонсоод үнэхээр гайхацгаасан байна. Паулыг тийм ээ цогох гэж байсан шүү дээ. Тэм учраас бүр балархшаахсан байгаа юм. Чи үнэхээр Ромын иргэн юм уу гэсэн. Би төрхөөсөө Ромын иргэн. Харахад бол юудэ хүн байдаг. Гэтэл Ромын иргэн шилтэй байгаа юм. Паулыг шүүж байсан тэр Ром хүн тийм ээ. Би энэхүү иргэний эрхийг их мөнгөөр олж авсан. Тэгэхээр энэ иргэний эрхийг мөнгөөр авдаг байсан багаз. Тэгсэн би төрхтөө л байсан гэсэн. Би бол оригинал юм аа. Тэгэхээр мөнгө өгөөд иргэний эрхийг авснаас төрхөөсөө иргэний эрхтэй байна гэдэг нь илүү хүчрхэг байна тийм ээ. Би Цезарт давж заалдна гэж хэлсэн байгаа. За Цезарийн гүмэр очинд дал заалдна гингүүд яг чаргагүй түүнийг Ром руу авч явах болж байгаа юм. Гэтэл шүүхтгэр явах зорилго бишээ. За энэ цэргүүд бас тэр Цезарийн өмнө очих хүртэл Ромын цэргүүд түүнийг хамгаалдаг. Маш олон цэргүүд. Хинч түүнд хүрхийн аргагүй тэгэж хамгаалсан байна. За тиймээс хоригдол болоод шүүхтгэр тийшээ явж байгаа боловч Илч Паулын зорилго бол сайн мэдээ тараах. Бурхан ийм аргаар Ромд сайн мэдээ тараахаар илгээсэн байна. За тиймээс тэнд очиод 2 жилийн хугацаанд шоронд байсан. За гэрийн хорионд байсан тийм ээ. За тийм учраас тодорхой хэмжээний эрх чөлөө өгөгдсөн байна. Яг хөлсний байрандаа байж гэрийн хорионд байхдаа бас өөрийгөө шүүлгэж байгаа юм. Гэхдээ Паул тэнд өглөөнөөс орой ултал сайн мэдээг тарааж эхэлсэн байгаа. Гэрийн хорионд байгаа шүү дээ. За тэгээд эцэд төгсгөлд нь Ромын эрх мэдлийн өмнө очиод цаазын ял авсан. За би Ромд очиод Илч Паулын хоригдож байсан газар дор шоронд очиж үзсэн. За тэр дээгүүрээ тийм төмөр тортой. За тэгээд газар дор байдаг. Одоо тэр хүүхц мөгөн зэрүүл үнэртсэн хулган огтн гүйсэн тийм газар дор шорон байдаг. Тэнд хамгийн сүүлд Илч Паул за хоолоогоо хэрчүүлсэн гэж байгаа. Толгойг нь тасцсан. Толгой нь тэр хүртэл өнгөрсөн гэж нөгөө хэлж байсан байгаа. Ямар ч байсан тэрээр ийхүү ариун үхлээр үхсэн. Гэтэл бодох үед тийм ээ Ром руу сайн мэдээ тараахаар явж байгаа юм. За жоохон эрх чөлөөтэйгээр сайн мэдээ тараахаар зөвшөөрж болоогүй юм бах та. Бүр илүү өргөн тэр Европ сайн мэдээ тараахаар очиход тэр Паулын бүр чин сэтгэлийн хүсэл шүү дээ. Тэгвэл нэг жоохон амьд үлдээгээд сайн мэдээ тараахаар зөвшөөрж болохгүй байсан юм бах та. Заавал өхүүлэх ёстой байсан юм бах та гэж бодсон. Бурхан зөвшөөрөхгүй бол хэн ч түүнийг хороож чадахгүй шүү дээ. Гэтэл яагаад гэсэн бол Илч Паул Ромд 2 жил сайн мэдээ тараасан. Энэ шинэ гэрээний 2000 жилийн сайн мэдээний эмхтгэлэн гэж хэлж болно. Тиймээс энэ шинэ гэрээний үе энэ 2000 жилийн хугацаанд эзний сайн мэдээ олон зовлон хавчлага дунд өдийг хүртэл сайн мэдээ тараагдаж ирсэн тийм үү? За мөн Илч Паулын бичсэн шинэ гэрээний 14 номноос илүүтэйгээр за мэдээж өөр шавьуд ч гэсэн Библиэс бичсэн тийм ээ. Тэр 27 номны талаас илүүг нь Илч Паул бичсэн байна. За Илч Паулын сайн мэдээ тарааж байгаад авсан зовлон байгаа тийм үү? Амар тайван байдал донд сайн мэдээ тараас нэг ч хүн байхгүй. Нэг ч удаа байхгүй. 2 дугаар Коринт 11 дээр харах юм бол хоригдсноороо илүү бөгөөд тоо томшгой занчуулж 5 удаа 39 ташуур дуулсан. Тэгэхээр 40 удаа биш тийм ээ. Нэгийг хасаа 39. 40 удаа ташууртах нь үнэхээр хэрэгцгээ гэж бодоод нэгийг хассан байгаа юм. Тэгээд 39 удаа. Тэгээд тэр аимшигтай ташуурдалтыг 5 удаа ташуурдуулсан.
Саваагаар 3 занчсан гэж байна. Энэ саваа гэдэг нь үнэхээр одоо аимшигтай. Үхчиж болно. Тийм ээ? Одоо баг л нөгөө тийм ээ одоо сүхрүүлж байгаад тэр одоо хоошоо ар нуруур нь өг зөгрөө нь цогтөг. Тэгж бодож байна. Буруутах юм бол үхэн шүү дээ. 3 удаа занчуулсан гэж. Гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дах аюул, цөл дах аюул, хуурн жах дүүсийн аюул. Энэ аюул гэж байна тийм ээ. Далаад ингэс үхэх шахсан гэж байна. Дээрээс нь ноорл нүцгэрэл гэсэн. Нүцгэн байсан гэж байна. Дутуу нойр үлдэх гэж байгаа тийм ээ. Үлсэх бол одоо тоо томшгүй олуудаа байсан. Унтаж чадахгүй, даарж хурж хүнсээр хомсдож байсан. Янз бүрийн зовлон эдэлсэн гэж байна. Тэгэхээр бурхан хамт байгаа бол яагаад тийм зовлон байгаа вэ? Илч Паул шоронд хоригдоод ташуурдуулаад байж байна. Тэгвэл шүн бурхан гарч ирээ Паулаа зоригтой бай. Чи үхэхгүй ээ. Гэхдээ бурхан минь та хамгаалах юм бол намайг шоронд орохоос өмнө туслахгүй яасан юм бэ? Аль хэдийн зодуулж ташуурдуулсны дараа тэгтэл Паулаа битгий ээ. Чи үхэхгүй ээ. Чи Ром руу хүртэл очсон сайн мэдээ тараа. Сонирн байгаа үстэй. Тэгэхээр энэ зовлон бурханы зөвшөөрсөн зовлон юм. Илч Паулын амьдрал бол бүхий л Христэд итгэж хүмүүсийн дүрн юм аа. 1-р Коринт 11:1 дээр би Христийг дуурайд гихэн адил та нар ч намайг дуурай. Тэгэхээр энэ шавнар нь Есүсээс бидэнд бурхан эцгээ харуулаач ээ. Тэгвэл одоо их сайхан байна гэсэн. Гэтэл намайг харж байгаа нь эцгийг харж байгаа хэрэг. Юун та нар эцгийгээ харуулаач гинвэ? Энэ юу гэсэн үг вэ? Хин ч бурханыг харах аргагүй. Бурханы тэр дүр төрхөөр Есүс байгаа шүү дээ. Есүс бол бурханы хүн болгон харуулж байгаа юм. Тэгэхээр Есүсийг бол бурханы үг. Есүсээр дамжуулан бурханы хайр илчлэгдэж, үхсэн нэгнийг амьлуулан, уйман өвчтөйг цэвэрлэж тэр 5,000 хүннийг олсон байна. Далайн давлгааг намжаасан байна. Тэгэхээр энэ талхахын тулд тухайн цаг үед харах юм бол тариагаа тарина. За дээрээс нь цайруулна. Үрийг нь авж байгаа түүнийгээ тэрэмдэж нунтаглаад тэгээд талхаа их өстэй үстэй. За тэгэж хийдэг. Харин бурхны хувьд ямар вэ? Тийм үйл явц хэрэгтэй юу? Шууд л хийчих болно шүү дээ. Тэр тийм хачин жигтэй зүйл байх уу? Бурхан түүнээс ч илүү хийж чадна шүү дээ. Есүс энэ чулуунаас бурхан Авраамд үр өдмийг босгож чадна гэсэн. Будар сүнсний хэлснээр энэ чулууг талах болгоо гэсэн тийм ээ. Чадна штэ. Хийгээгүй л واخгүй юм. Будар сүнс сорж байхад хийж болохгүй үстэй. Есүс бол бурхантай адил нэг юм аа. За тэр далайн давлгаа үүсэн, завин хүмрэг шахсан. Шавнар нь айсандаа эзэн минь бид нараа үххнэ гэсэн байгаа. Гэтэл юун та нар айн вэ? Есүс тэр завинд суугаад хитэг дээр нунтаж байсан гэж байгаа юм. Яагаад гэвэл Есүс бидэнтэй адилхан биетэй учраас үнэхээр их ядраад за тэр Галил нуурын дээр тэр завин дээр байхдаа унтсан, нойршсон гэж байгаа. За би бас энэ Галил нуур руу 2 удаа очиж үзсэн. Би Галил нуур дээр бас 20 юудэ пасторт үг орж байсан байгаа. Түүхэнд хамгийн богинохон сургаал байсан. За тэгээд хамгийн анх очих үед тэр нуурын дээр гинт далайн давлгаа босч эхэлсэн баг. Яахлаараа нуур давлгаалдаг үлээ гэж бодсон. Тэгсэн хойд зүгт нь Хермон ул байдаг. Тэр Хермон уулын завсраар салхилдаг байгаа юм. Тэнгүүд энэ Галилийн нуур тэр чигээрээ өндөр давлгаа үүсдэг байгаа. Тэгээ тэр үед ямар ч зав онгоц гарч чаддаггүй гэсэн. За тэгээд наашаага буцаа гараад ирсэн чинь нэрэг дээр нь Петрийн загас гэж байж идэг. Нэг хамттайч биш л те. За яг хөө тэгээд нэг дурсгал юм гээд авсан байгаа. Тэгээ би тэр давлгааг хараад их гайхсан. Ямар ч зав тийш явдаггүй гэж. Есүс тэр давлгаа үүсэх үед далайн давлгаа салхийг намж гисэн байгаа. Гэтэл түүний тиймхүү айлтгад давлгаанч намжсан, салхинч зогссон. Тэгээ шавин дээр байсан
завин дээрээс нь шавнар нь тийм ээ гайхацгаа. Тэр хэн болоод далайн давлгаа салхи хүртэл түн дуулууртай байдаг үлээ. Одоохондоо хэн гэдгийг мдэггүй байгаа юм. Тэгэхээр тэнгэр газрыг бүтээсэн бүтээгчүүд. Тэр Есүс хэлэхдээ би тэднийг дуутахад тэд хамтдаа зогсноо гэж хэлсэн байна. Би тэднийг дуутахад тэд хамтдаа зогсдгоо. Сансар огторгоо тэр чигээрээ зогсох болно. Тэрээр ханаа бурхан юм аа. Гэтэл бурхан болох тэрээр хүний биеэр ирээд яг л хүнтэй адилхан 30 жилийн турш тэр ядуу мужааны хүү болон өссөн баг. 3 жил хагасын турш тэрээр өөрийнхөө үйл хэргийг эхлүүлсэн байдаг. Гайхамшигаа бүтээж харуулсан. Ямар их зовлон амссан бэ? Тиймээс Еврей 5 дээр тэрээр хүүн байсан хэрн зовсон зүйлсээсээ дуулууртай чанарт суралцсан. Тэр төгс болгогдснараа гэсэн. Тэр бурхны хүү мөртлөө Есүс ямар их зовлон амссан бэлээ? Тэр зовлон авснараа бид нарыг аврагч эзнийхээ тул төгс болсон гэж байгаа юм. Еврей 2:10 дээр харах юм бол олон хөвгүүд гэсэн байгаа. Тэр Есүс цорын ганц хүүн өгснээр олон хөвгүүдийг цог жавхланд авчрахтаа авралын эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь түүнд зохистой байжээ. Тэгэхээр энэ авралын эхлүүлэгч зовлон авснараа төгс болсон, зохистой байсан гэж. Есүс ямар их зовлон авсан бэлээ? Тийм ээ? Бурхантай хамт байдаг, бурхантай адил тэгш нэгэн мөртлөө яагаад зовсон бол? Илч Паул бурхан түүнийг харин үндэсний илч болгон босгоод шинэ гэрээний 14 номыг бичүүлэн бурхны ариун сүнсний хүч чадлаар хамт байсан. Гэтэл Паул яагаад тэгэж зовсон бэ? Ноорл нүцгэрэл, үлдэл цангал, даарл хөрөл. Тийм ээ? Галаат 6:17 дээр би биедээ Есүсийн оромнуудтай гэсэн. Энэ ором гэдэг чинь зовлон гэлж байна. Есүс баригдаад тийм ээ очоод ташуурдуулсан. Тэгээд тийшээ чирэгдэн яваад загалмай дээр цовлогдсон 6 цагийн дараа тэр өөд болдог. Илч Паул бол бүх насаараа ийш тийшээ явангаа ямар их зовлон авсан бэлээ. За магадгүй энэ зовлон авсан зовж байсан дээр цаг хугацааг нь бодож үзэх юм бол Паулын тийм ээ Есүстэй уулзснаас ахуулаад Ромд очин толгоогоо тасдуулан өөхөх хүртлээр тэр чигтээ зовлон байгаа юм. Тэр үүнийг Илч Паул хэлэхдээ би Христийг дуурайдаг шиг гэсэн. Паул Христийн сайн мэдээг тараага зогсохгүй. Христ Паулын биеэр дамжуулан илэрсэн байна. Тэгэхээр Христ Паулын биеэр дамжуулан дахин дүүрээ олсон бахнэ. Есүс хэлсэн намайг харсан хүн нь эцгийг харсан гэсэн тийм ээ. Илч Паул хэлэхдээ за энэ Есүс Паулын биеэр дамжуулан хүний биеэр дамжуулан дахин дүүрээ олсон гэж хэлж болно. Би биедээ Христийн оромнуудтай гэсэн шүү дээ. Тэгэхээр би Христийг дуурайдаг шиг та нар ч намайг дуурай. Тэгэхээр Есүс Паулын биеэр дамжуулан дахин гарч ирсэн гэсэн үг. Есүсийн зовлон Паулын амьдралаар дамжуулан Христийн зовлон дахин бий болсон. Харагдсан. Тэгээ Колосай 1-ээр харуул Илч Паул Христийн үлдсэн зовлон би биедээ дүүрэгдэг гэсэн. Үлдсэн зовлон гэдэг нь юу вэ? Христ зовлон үлдээсэн үү? Христ Есүс загалмай дээр совлогдсон үхэж биднийг аварж өгөн. Энэ сайн мэдээг тараахад авах зовлон харин Паул биедээ дүүргэсэн гэж байгаа юм. Гайхалтай байгаа зү. Сая Галаат 2:20 дээр уншсан шүү дээ. Би Христтэй хамт цовдлогдсон гэсэн баг. Паул хизээ Христтэй хамт загалмай дээр цовдлогдсон билээ. Есүс загалмай дээр цовдлогдсон Есүс бол мужааны хүү Есүст итгэдэг хүмүүсийг хавчин гэдэл явж байсан шүү дээ. Гэтэл Паул юуг ойлгосон бэ? Есүс үхсэн нь миний төлөө үхжээ. Би ч Есүсийг үхэх үед түүний дотор хамт үхжээ. Тиймээс 2-р Коринт 5:14 дээр харах юм бол нэг нь бүгдийн төлөө үхсэнд бол бүгд үхсэн гэж бид ятгагцсан.
Есүс үхсэн нь бүх хүн үхсэнтэй адилхан юм. Бид нар үхэх ёстой байсан гэтэл Есүс үхэх үед Есүсийн тэр үхэл нь нэг ёсондоо миний үхэл юм аа гэж байгаа юм. Есүст итгэдэг хүн Есүсийн загалмай дээр үхэн цусаа урсгах үед би ч гэсэн бид нар бүгдээрээ тэр дотор хамт үхсэн гэж хэлж байгаа юм. Тийм учраас би Христтэй хамт цовдлогдсон гэж хэлсэн. Зөвхөн Илч Паулч биш. Бид нар ч гэсэн Есүст итгэн Есүс гим нүгэлгүй тэр нэгэн над шиг гинтний өмнөөс үхэж би үхэх ёстой байтал Есүс үхсэн байна. Үхсэн. Нүглийн хөлс бол үхэл. Есүс үхснээр миний нүглийн хөлс бүгд төлөгдсөн байгаа. Тэгээд Есүс цусаа урсган миний гмийг мөнхөд угаасаа. 1-р Петр 1:18 дээр харах юм бол бид нар нүглээ уучлуулсан нь алт мөнгө мэдийн устдах зүйлсээр бус харин Христийн үнэт цусаар золигдсон гэсэн. Христийн үнэт цус. Есүсийн үхэл бол миний үхэл юм. Есүсийн цус бол миний гмийг бүгдийг нь мөнхөд угааж өгсөн. Түүний төлөө урссан. Есүсийн үхэл болон Есүсийн цус тэр чигтээ миний төлөө юм аа. Есүст итгэнэ гэдэг чинь Есүстэй нэг болохыг хэлж байна. За мөн би Христтэй хамт цовдлогдсон гэсэн. Энэ нь гим нүглийн асуудал нь шийдвэрлэгдэж тэр гимтний хувь тавилан нь дууссан байгаа. Есүсийг дахин амьлах үед Есүстэй хамт би ч дахин амьлсан. Бид нар баптизм хүртэхдээ усан дотор ордог шүү дээ. Тэр нь юу хэлж байгаа вэ? Есүс 3-р Матай 3 дээр хэлэхдээ Йордан гол дээр очиод баптизм хүртдэг. Баптист Иохан дээр очисон тийм ээ. Гимгүй нэгэн яагаад баптизм хүртэж байгаа вэ? Гимтнийг төлөөлж байгаа юм. Усанд орохдоо оршуулгадсан, уснаас гарч ирэхдээ дахин амьлж байна. Тэгээд тэр үед тэнгэр нээгдсэн гэж байгаа. Тэнгэрийн үд нээгдсэн гэдэг чинь Есүсийг үхэхээс өмнө гим нүгдээс болоод тэнгэр хаалттай байсан. Есүс дахин амьснаар тэнгэрийн үд нээгдсэн байна. Бурхан бидэнтэй хамт байж бид нар Бурханы өмнө очино. Гайхалтай тийм үү? Тэгэхээр Матай 3-р бүлэг дээр харах юм бол тэнгэрийн үд нээгдэн тэндээс дуу гарахтаа хайрт хүмүн тэр юм таалалмын түнд оршдгоо гэж хэлсэн байна. Тэгэхээр Есүсийг хэлэхдээ хайрт хүмүн тэр юм гэж хэлсэн байна. Тэгэхээр Есүс дотор байгаа бидний төлөө бүх хүний төлөө хэлж өгсөн үг байна. Бид нар аврагдах үед эзэнтэй хамт үхэж, эзэнтэй хамт оршуулгадсан, эзэнтэй хамт дахин амьсан. Ариун сүнс айлдах үедээ хайрт хүмүн тэр юм таалалмын түнд оршно. Тэгэхээр аврагдсан хүн бол хайрлагдсан хүүн. Тэр тэнгэрийн үд нээгдэж Бурхан бидний төлөө бидэнтэй хамт байгаа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр Есүс дотор байна гэдэг нь биднийг болж байна. Тэгэхээр Паул хэлэхдээ би Христтэй хамт цовдлогдсон. Зөвхөн Паулч биш. Бид нар ч бас Есүсийг үхэх үед түүнтэй хамт үхсэн гэж хэлж байгаа юм. Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан. Би ч гэсэн үхсэн, бид нар бүгдээрээ үхсэн. Есүсийг амьлах үед бид бүгдээрээ амьлсан. Есүсийн үхэл болон дахин амьлалаар дамжуулан бид нэр шинэ хүн болж төрсөн гэж байгаа юм. Би Христтэй хамт цовдлогдсон. Одоо амьдарч байгаа нь би биш, харин миний дотор Христ амьдарч байгаа юм аа. Аврагсны дараа бол миний дотор хэн байгаа вэ? Эзэн. Тэр өдөр би та нарын дотор, та нар миний дотор байхыг та нар мэднэ. Эзэнтэй би нэг болно гэж байгаа. Христ миний дотор амьдарч байгаа хэрэг юм аа гэсэн. Аврагдсан хүн бол эзэнтэй хамт загалмай дээр үхэж, хуучин хүн нь оршуулгадсан энэ ертөнцийн тиймэр найдвар тэр бүхий л зүйл чинь одоо оршуулган дээр булшин дээр очиж дуустдаг шүү дээ. Чимээгүй бол. Тэр булшин дээр очил чив чимээгүй. Бүх зүйл дууссан. Булшин дотроо ямар нэгэн энэ ертөнцийн төлөө хүсэл, зориг, өөрийнх нь тэр хийхийг хүссэн зүйл гэл байх болов чив чимээгүй байдаг. Тэгэхээр бүхий л хүмүүс өөрсдийнхөө гим нүглийн тэр хүсэл тэмүүлэл тэр дундаа байж байгаад аврагдаад эзэнтэй хамт оршуулгадсан
Тэр хуучин хүн одоо дууссан. Би Христтэй хамт цовдлогдсон, үхсэн гэдэг чинь эн чинь зүгээр нэг хэлсэн үг үү? Бид нар ч эзэнтэй хамт үхэж түүнтэй оршуулгдсан байгаа. Би дууссан шүү дээ. Есүс гүйцэлдлээ гэж хэлэх үед миний бүхий л гим нүгэл дуусаа зогсохгүй би тэр чигтээ дууссан байна. Энэ ертөнцийн төлөөх санаа зовнил, айдас энэ бүхий л зүйл дууссан. Одоо амьдарч байгаа нь би биш, миний дотор Христ амьдарч байгаа юм. Аврагдсан хүний дотор зүрх сэтгэлд нь Христ оршдог. Харсан уу? Эзэн харагдахгүй шүү дээ. Гэтэ аврагдсан хүний дотор эзэн оршдог гэж хэлсэн байгаа. Тэр өдөр би та нар миний дотор байхыг тэр өдөр та нар мэддэг болно. Одоо би амьдарч байгаа ш, миний дотор Христ амьдарч байгаа юм. Христ эзэн надад мөнхийн ам болсон байна. Эзэн миний энэ амьдралын маань эзэн нь болсон байгаа юм. Эзэн хүсэж байгаа зүйлийг би ч хүсэж, эзний бодож байгааг ч би бодож, эзний хийх гэж байгааг нь ч би хийн. Эзний дургүй зүйлийг нь ч би дургүй байна. Одоо бол би амьдарч байгаа биш ээ. Миний дотор Христ амьдарч байгаа. Эзэн миний амьдралын маань эзэн болчих юм бол эзэн надад дамжуулан тийм ээ биднийг жигсэн жижиг Есүс гэж хэлдэг мэдхүү. 1-р Коринт 12-ийн 12 дээр харах юм бол одоо бүх Христэд итгэгч бүх хүмүүс нэгэн сүнсээр нэг бие болсон. Тэгэхээр олон байгаа бид нэг сүнсэн дотор нэг болцоо. Христ болсон гэж хэлж байгаа. Тэгэхээр аврагдсан хүн Христ юм аа. Өчүүхэн Христ гэж. За тийм үг байдаг байна уу? Библиэс харж үзье. 1-р Коринт 12. Нэгдүгээр Коринт 12-ийн 12-ыг харъя. 1-р Коринт 12-ийн 12 хамт уншия. Биеийн нэг атлаа олон эргэтэнтэй байдагчлан биеийн бүх эргэтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ. За биеийн нэг атлаа олон эргэтэнтэй гэсэн. Энэ биед маань гар, хөл олон эргэтнүүд байгаа. Мөн тэр эргэтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Тийм биз дээ. Нэг бие болдог шиг Христ ч мөн тийм билээ. Энэ юу гэсэн үг вэ? Христ гэж байна. Эзэн бид нар хамтдаа байж ич Христ юм аа. Христ гэдэг чинь тослогдсон нэгэн гэсэн үг. Би эзэн дотор байж, эзэн миний дотор оршин байна. Эзэнтэй холбогдсон байна. Тиймээс бид нар ч тослогдсон нэг юм аа. Христ бахна. Христ тийм билээ гэсэн тийм ээ. Бид нар бол жижиг Христ юм. Ягаад гэвэл бидний дотор эзэн байж байгаа. Энэ их гайхалтай зүйл юм аа. Үүнийг бид нар яг жинхнээс нь итгэх ёстой. Одоо би амьдарч байгаа ш, миний дотор Христ амьдарч байгаа юм. Үргэлж амьдарч байгаа шүү дээ Христ. Одоо би махбодтой амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө орхисон Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг. Би одоо махбодтой амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө орхисон гэсэн. Есүс намайг хайрлаж миний төлөө тэр ариун нэгэн өөрийгөө орхисон. Тэр нэг юм. Тэрээр намайг авраа зогсохгүй. Тэр хол байдгийн биш, харин миний дотор байдаг. Христ шүү дээ. 2-р Коринт 5:13 дээр харах юм бол та нар итгэхэд байгаа эсгээ шалга өөрсдөө судал гэх. Миний итгэл жинхэнэ үгүй юу гэдэг шалга. Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Христ та нарын дотор байгааг мэдэхгүй байгаа бол хэрвээ та нарт байхгүй бол та нар орхигдсон нэг юм аа. Аврагдсан хүн бол тэр хүний дотор Христ байдаг. Ром 8:9 дээр Христийн сүнс байхгүй бол тэр түүнийг биш ээ. Христийн сүнс миний дотор байдаг. Эзэн миний сэтгэл дотор би эзнийхээ дотор байна. Яг усан үзмийн зүйрлэл шиг. Тэр
Усан үзмийн зүрлэл шиг. Эзэн миний дотор. Би эзний дотор. Эзэн бит хоёр салгах боломжтой юу? Эзэн хаана байгаа вэ? Тэр сансар огторгууг өдөрдөн бурхан байж байгаа. Энэ жигсэн байна. Миний дотор ч байна. Энэ бол бид бүхний мэдлэгээр тайлбарлахын аргагүй зүйл. Байгаа гэж байгаа бол байгаа л гэсэн үг. Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдрэх Христ юм аа. Идүүгээ махбодтой миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм аа. Тэр итгэл дотор амьдарч байна. Эзний хүсэж байгаа зүйлийг би ч хүсэж, эзний хийх гэж байгаа зүйлийг би ч хийнэ. Эзэн хэрвээ хүсэхгүй байгаа бол би ч хүсэхгүй юм. Хичнээн тиймээс эзэн бидний амьдралын маань эзэн болох хэрэгтэй. Үнэхээр яг тэр жинхэнэ Христ итгэгч хүний амьдрал бол тэр юм. Эзэн одоо би амьдарч байгаа харин Христ амьдарч байгаа. Эзэн миний амьдралыг удирддаг. Амьдралын маань эзэн нь гэсэн үг шүү дээ. Галаат номноос түр харцгаая. Галаат 5-ын 24 гарыг. Галаат 5-ын 24 хамт уншицгаая. Христ Есүс тамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачаалынхын хамт загалмайд цовдлсон. Христ Есүс тамаатай хүмүүс гэж байна. Тэгэхээр аврагдсан хүнийг Христ Есүсийн хүмүүс гэж хэлсэн байна. Их гоё нэр байгаа үстэй. Христ Есүсийн хүмүүс. Христиан. За энэ христиан гэдэг үг хамаагүй хэрэгж болдоггүй. Зарим нэг компани дарах юм бол нөгөө тэр христиан гэж хэлээ штэ. Тэр хүн чинь Христэд итгэгч гэж хэлээ. Сүмд явдаг гэд сүмд явлаа гэд Христэд итгэгч үү? Сүмд явдаг хүнийг Христэд итгэгч гэж болохгүй. Христиан гэдэг чинь Христ түүний дотор байгаа гэжсэн үг шүү дээ. Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш ээ. Христ дотор нь байгаа хүн. Тэр бол Христийн хүн юм. Дахин дөрсөн хүн. Христ түүний дотор оршдог хүн. Христ түүний дотор эзэн болсон нэгэн. Тийм хүнийг Христэд итгэж христиан, Христийн хүн гэж хэлнэ. Тэр түүний дотор хэрвээ Христ байхгүй бол тэр хүн Христ их биш. Тийм ээ? Та нар итгэл байгаа эсгээ шалгаа өөрсдөө судал гэсэн. Чиний үнэхээр тэр жинхэнэ итгэл Бурхныг хүлээн зөвшөөрж байгаа жинхэнэ итгэлөө үдгийг шалгаж сорж үзье. Юугаар вэ? Үгээр. Үгийн дагуу аврагдаж, үгийн дагуу дахин төрж, үгийн дагуу тэр ариун сүнс ирсэн үү? Эзэн миний дотор үнэхээр эзэн болсон уу? Тэр үнэнд итгэж байна уу? Магадгүй Христ байхгүй байх юм бол тэр итгэл бол хаягдсан итгэл юм. Бурхныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа итгэл. Тэгэхээр Христэд итгэгч гэж хэлэгдлээ гэ Христэд итгэж болдог юм биш. Христийн шашинтан гэдэг чинь Христэд итгэгч биш шүү дээ. Христийн шашинтан бол олон байгаа. Христэд итгэгч бол цөөхөн. Тиймээс Христ Есүс тамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачааллын хамт загалмай цовдлсон. Энэ махбодтойгоо хамт. Тийм ээ бид бүгдэнд нь хүсэл, бузар хүсэл байгаа шүү дээ. Түүнийгээ загалмай зовдлсон гэж байна. Аврагсны дараач тэр бузар хүсэл гарах үе байдаг. Үе чи чинь үхээгүй илүү. Яагаад гараад ирвэ? Тийштэй үхсэн штэ. Нэрээ тийм байна. Тэгэхээр Есүс Лук 9:23 дээр харах юм бол хэн миний араас дагахыг хүснэ? Тэр хүн өөрийгөө үгүйсгэн өдөр бүр загалмайгаа үрж намайг даг. Тэгээ аврагдсаны дараа эзний дагаа явж байгаа амьдрал тийм үү? Эзэн явбал би ч явна. Эзэн зогсвол би ч зогсноо.
Тэгэхээр эзэн явъя гэвэл яваад эзэн энд бай гэх юм бол байгаад тэрийг хэлж байгаа. Тиймээс хинч бай миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэнэ. Өөрийгөө үгүйсгэн гэдэг чинь өөрийнхөө зорилго, өөрийн хүсэл тэр бүх зүйлээ тэрийг хаях хэрэгтэй. Үхчихсэн шүү дээ, тийм үү? Түүний төлөө эзэн үхсэн биз дээ. Өөрийгөө үгүйсгэх хэрэгтэй. Өөрийгөө үгүйсгэж өөрийнхөө загалмайг үүрэн идэвхгүй талаараа өөрийгөө үгүйсгэн яг идэвхтэй талаараа загалмайгаа үүрээд. Загалмай гэдэг нь юу вэ? Есүс загалмай дээр үхээс өмнө хамгийн сүүлд Гетсеманы залбирал байгаа тийм үү? Матай 26-гийн 39 дээр эцэг минь болж өгвөл надаас энэ аягийг өнгөрүүлээч. Есүсийн өмнө за тэр үхлийн нэмтэй аяг байж байна. Бүх хүмүүсийн, бүх ертөнцийн хүмүүсийн гим нүглийнх нь шүүлт хараал байж байгаа юм. Есүс гим нүгэлгүй тэрээр түүнийг уугаад өөхөх ёстой. Есүс хэрвээ уухгүй бол тэр нь Есүсээс өнгөрөөд бид нар түүнийг уугаад там руу явах ёстой болно. Есүс бидний яг адилхан махбодтой байсан. Есүс юудэчүүдэд Ромын цэргүүдэд алгадуулаад нулимуулан хараалгуулж тэр ичгүүрийг Есүс ч гэсэн яг адилхан тэр ичгүүрийн сонжурыг мэдэрсэн байна. Есүс бидэнтэй яг л адилхан үлсэж хоолгүй бол үлсдэг, цангадаг. Есүс хідэн удаач уйлж байсан шүү дээ, тийм үү? Бидэртэй яг адилхан махбодтой байсан. Гинэт л одоо баригдаад тийм ээ. Өөрөө бүр яах чаргагүй баригдаж яваад өөхөх болсон бол одоо хамаа алга Есүс өөхөх ёстой байна. Гэтэл хүний авах ёстой байсан тэр бүхий л ичгүүр зовлон Есүс авсан байна. Тэрийг Есүс хэлэхдээ энэ аягийг надаас өнгөрүүлээч гэж мэдэж байсан байна. Тэр ичгүүрийн тэр зовлонгийн аяг хэрвээ Есүсээс өнгөрүүл яах вэ? Бид нар түүнийг ууж там руу явах ёстой болно. Гэхдээ бидний авах ёстой байсан хараал шийтгэлийг Есүсийн өмнө тавигдсан байна. Тэр юу гэж хэлсэн бэ? Гэхдээ миний хүслээр бас харин эцэг таны хүслээр болог гэж хэлсэн байгаа. Тэгэхээр эцгийн хүсэл бол гим нүгэлгүй Бурхны цор ганцхүү хүний авах ёстой хараал шийтгэлийг аваад бүхий л гим нүглийн тэр зовлонгийн аягийг нь тэр үхлийн нэмтэй аягийг уугаад Есүс үхснээр бидний дээгүүр энэ шүүлт өнгөрнө. За алгаслын үеэр тэр ууган хүү өөхөх гамшиг байсан тийм ээ. Их юм бол хон юм уу ямааг нядлаад цусыг нь хаалга хатвчандаа төрөх гэсэн байгаа. Гэтэл 12:13 дээр би цусыг хараад та нарыг алгаснаа. Сүүрэл та нар дээр буухгүй гэсэн байгаа. Тэр ууган хүү өөхөх тэр гамшиг ирлээ. Цус түрхээстэй байх юм бол энэ айлын хүүгийн өмнөөс хонь өгчээ. Pass over. Өнгөрөн одно. Эзэн тэр цусыг баярын хуурганы тэр цусыг харах үед эзэн чамайг алгасах болно. Тэгэхээр бид нэр нүгэлдээ баригдсан хүмүүс байсан. Есүсийн цусыг яг итгэх үед тэр нь миний сэтгэл түрхэгдэж Бурхан түүнийг хараад энэ хүн аль хэдийн үхжээ. Дууссан байна гэд өнгөрөөд явна. Энэ бол pass over юм. Өнгөрсөн байна. За тиймээс өөрийгөө үгүйсгэнэ гэдэг чинь миний төлөө энэ гим нүглээс болж эзэн өгсөн шүү дээ. Цусаа урсгасан шүү дээ. Би дахиад энэ гим нүгэл дотор амьдраад байх уу? Өөрийнхөө бүхий л зүйлийг үгүйсгэн. Түүнийг хаяхыг хэлж байна, тийм ээ? Одоо миний дотор эзэн байгаа. Тиймээс өөрийгөө үгүйсгэж өөрийнхөө загалмайг үүрэх ёстой. Энэ юу вэ? Зовлон хэлж байна. Тийм ээ? Идэвхгүй талаараа өөрийгөө үгүйсгэж яг тэр идэвхтэй талаараа загалмайгаа үүрэхэ гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар эзнийг дагаад явна гэдэг чинь загалмайгаа үүрээд явдаг. Өдөр бүр шүү дээ, өдөр бүр. Багш нь одоо тэр тэрэг төрчихсэн
ингээл өксүр газар руу хөлсөө урсгаад явж байна. Гэтэл шавын хойно нь ингээл өөрийгөө сэвүүртчихсэн дуу аялаа явж юм яах вэ? Энд хамтдаа түрээд гарах хэрэгтэй биз дээ. Эзэн загалмайгаа үүрээд явж явахад би дуу аялаад загалмай үүрсэн эзнийг ингээл зүгээр хойноос нь харсан шигээ яваад байх уу? Эзний явсан тэр алхам мөр бүр хөдөс нулимс цус түүнд наалтсан байгаа. Түүн тэр замаар Петр ч явсан, Паул ч явсан. Бүгд тэр алхам дээр нь мөрөн дээр нь тааруулаа явсан. Бид нар ч тэр мөрөн дээр тааруулж явах хэрэгтэй. Хүмүүсээ бидний итгэлийн амьдрал маань үнэхээр тууштай байх хэрэгтэй. Үнэхээр хатуу чанд сахих хэрэгтэй. Тэр нэг алхам бүрийг эзний тэр мөрөн дээр нь тааруулаад бид нар ч явах хэрэгтэй. Тэгвэл яах вэ? Зүгээр л өөрийнхөө нэг хэрэгцээгээр амьдрал эзний өдөр нэг магтан дуулаад залбираал энийг мөргөл гэдэг үлээ. Мөргөл гэдэг чинь тийм зүйл биш ээ. Библиэлд цуглаад мөргөл үлдгэсэн байна уу? Тэр мөргөлийн цагийг эхлүүлээ дуусгах гэсэн юм байдаг уу? Ром 12-ийн 1 дээр харах юм бол нэгээс ахвал харах юм бол энэ үеийн явдал нийцэлгүй харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөн тэгвэл бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно. Өөрсдийн биеийг бурханд тааламжтай амьд ариун дахиад болгож өрг. Тэгэхээр энэ тахилыг чинь эзэнд өргөдөг. Энэ бол та нарын сүнслэг мөргөл мөн. Бурхны тааламжид сайн төгс төгөлдөр таалал юу болохыг мэдэх энэ чинь жинхэнэ мөргөл юм. Бурхны үгнээс ямар ч хамааралгүй амьдарч байж мөргөл үлднэ л гэдэг. Бурхан бол сүнс учир түүнд мөргөгч нь сүнслэгээр мөргөх ёстой. Үннээр мөргөх ёстой гэсэн. Бурхан бол махбод биш ээ. Тэр магтан дуу хичнээн сайн дуулаад тэр мөрөглөө хичнээн үннээр сүнслэгээр хийж байна. Түүнийг бурхан харах уу? Бурхан биднэртэй адилхан махбод биш учраас тийм зүйлийг харж чадахгүй. Бидний сэтгэлийг харна. Бурхан сүнс учир мөргөгч нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой. Тэгэхээр сүнс үнэн дотор яг тэр дагуу амьдарч байгаа нь өөрөө сүнслэг мөргөл юм аа. Тэгэл мөргөл үйлдэнэ гэлтэхээр үнхээр гайхалтай тийм. Би дунд ангид байхад эзний өдөр сүмд очино. Тэгэн бол нэг настай пастор тэр урд ингээл зогсчихсон бүгдээрээ хамтдаа мөргөлөө үйлдъя. Мөргөл үйлдэж байгаа нэг нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой. Тэр мөргөл үү? Бурхнаар тоглоом шоглоом хийж байгаа юу? Бурхныг ямар шүтэн болгож байгаа биш. Тэгэхээр бидний ярьж байгаа, бодож байгаа, үйлдэж байгаа бүхэл зүйл Бурхны сайн тааламж төгс төгөлдөр таалал тэр дотор амьдрах нь энэ бүхэл амьдрал маань өөрөө амьд бөгөөд сүнслэг мөргөл юм а гэсэн байна. Энэ мөргөл биш үү? Тиймээс Христ Есүсийн хүмүүс энэ махбодоо загалмай дээр цовдлсон. Бидний дотор тэр бузар хүсэл махбод байгаа. Одоо хүртэл энэ үхээгүй байж биш үү? Тийм учраас Паул хэлэхдээ би өдөр бүр үхтэгэ гэж хэлсэн байгаа. Өдөр бүр загалмайгаа үүрээд. Загалмайг өдөр болгон үүрнэ. Өдөр болгон үхэх ёстой. Хэрвээ энэ гараад ирэх юм бол чи үхвэ үсттэй. Чи одоо хүртэл үхээгүй байна уу? Үхүүлэх хэрэгтэй. Тэр бодрог хүсэл махбодын тачаал түүнийг загалмай дээр цовдлон үхүүлэх ёстой. Галаат 5:25 байна. Тиймээс хэрэг бид сүнс дотор амьд байгаа бол мөн сүнс дотор явцгаая. 26 бид нэг нэгнээ өдөн сэргөхгүй өөр зураа атаархан сархихгүй байцгаая. Тиймээс хэрэг бид сүнс дотор амьд байгаа бол гэсэн байна. Сүнс миний дотор байгаа бол сүнс дотор явцгаая. Сүнс миний дотор байгаа бол сүнсний дагуу явах хэрэгтэй биз дээ. Ариун сүнсний дагуу миний дотор эзэн байгаа бол би амьдарч байгаа ш. Миний дотор Христ амьдарч байна. Миний бодол, миний бүхэл төлөвлөгөө түүнийгээ хаяад миний дотор байгаа
эзний хүслийн дагуу амьдрах ёстой биш үү? Ариун сүнс бол эзний хүслийн дагуу амьдрахаар өдөр бүр өөрийгөө үгүйсгэн өдөр бүр өөрийнхөө загалмайг үрээд загалмай бол үхлийг хэлж байгаа. Намайг даг. Эзнийг дагах ёстой. Хаашаач бай. Загалмайг үрээд явхад Паул ч загалмайг үрж явсан, Петр ч загалмайг үрсэн. Петр бол загалмай дээр уруугаа харан цовдлогдож өгсөн. Томас цохиулан үгсэн гэж байгаа. Чулуугаа шидүүлэн үгсэн. Ингээд амар тайван амьдарч байгаад үгсэн нэг ч хүн байхгүй. Бүгд алуулсан байдаг. Тэгвэл бид бүхэн түүний хойноос нь даган явах хэрэгтэй. Энэ амархан байх болов? Ром 8:17 дээр харах юм бол бид Бурхны хүүхдүүд юм бол өв залгамжлагчт нь ч бас муу. Бурхны өв залгамжлагч. Христтэй хамт алдаршуулгдахын тулд түүнтэй хамт зовдог тул бид Бурхны өв залгамжлагчд бөгөөд Христийн хамтран өв залгамжлагчд юм. Бид нар Бурхны хүүхдүүд юм бол Бурхны өв залгамжлагч юм аа. Өв залгамжлагч. Христийн хамтран өв залгамжлагч. Христтэй яг адилхан тэр алдар сууг нь авах, алдаршуулгдах өв залгамжлагч юм аа. Бид бүхэн түүнтэй хамт Христтэй хамт алдаршуулгдахын тулд юуг авна гин? Зовдог гэж хэлсэн. Зовлонг. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддгоо. Яг одоо бид бүхэн эзнийг дагаад явгангаа авж байгаа зовлон бол үнэхээр өчүүх ээ. Гэхдээ эзний өмнө очиод авах алдар бол мөнхийх юм. Энэ мөнхийн алдрыг хараад одоогийн энэ зовлонгоо сайн даваарай. Яагаад зовлон гэж хэлсэн бэ? Өөрийгөө үгүйсгэж загалмайгаа үрээд явна гэдэг чинь зовлон байхгүй юу вэ? Хүмүүсээ Христ итгэгч хүний амьдрал өөрөө өөртөө тэмцэлдэх юм. Өөрийгөө үгүйсгэн тэр өөрийнхөө нөгөө бүхий л зүйлсүүдийг хаяад эзнийг дагаад явна. Тийм учраас зовлон шүү дээ. Тэр чинь Филиппой 1-ээс Филиппой 1-ийн 29-ийг түр харцгаая. Филиппой 1-ийн 29. Хамт уншицгаая. Учир нь Христийн төлөө түүнд зөвхөн итгэх бус түүний төлөө бас зовхон та нарт сойрхогджээ. Христийн төлөө гэж хэлсэн байна. За энэ үгэн дээр миний төлөө гэж хэлээгүй. Христийн төлөө сойрхогдсон гин. Бурхан бидний нүглийг уучлсан нь Исая 43:25 дээр би зөвхөн би л өөрийнхөө төлөө гэмт үйлдэлийг чинь арилгаа, нүглийг чинь дурсахгүй. Тэгээ бидний гин нүглийг уучлсан нь биднийг өрөвдсөн нь хоёр дахь нь юм аа. Хамгийн ихнийх нь Бурхан алдар суугийнхаа төлөө бидний гмийг уучлсан. Яагаад вэ? Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүн бүгдээрээ там руу явчихвал хэн хохирох вэ? Бурхны хувьд дампуурж байгаа хэрэг болно. Өөрөө хүүхэд өрүүлээ. Хүүхдүүд нь бүгдээрээ үхчихлээ. Энд чинь одоо бүтлгүүдэж байгаа хэрэг. Тэр хүнд алдар суу болох уу? Үр хүүхдүүд нь сайн сайхан байж эцэгтэй алдар суу болно. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүн мэдээж гим нүгэл хийсэн ч гэлээ. Бидний гим нүглийг уучлан биднийг аварч Бурхны алдар суунд хүргэх гэж байна. Тэр бол Бурхны алдар суу. Би зөвхөн би л өөрийнхөө төлөө гимт үйлдэлийг чинь арилгаан. Аврагсны дараа биднийг үнэн дотор удирдан байгаа нь. Дуулал 23 дээр алдар нэрийнхээ төлөө зөвийн замаар намайг хөтэлдэг. Тэгэхээр биднийг зөвийн замаар хөтэлж байгаа нь эзэн өөрийнхөө төлөө юм. Тэр чигтээ. Тиймээс Христтэй хамт та нарт нэгүслийг өгсөн нь гэж байгаа. Энд чинь Христийн төлөө байхгүй юу? Биднийг өрөвдсөн шалтгаан хоёр дахь нь байхгүй юу? Бид нар Христийн төлөө аврагдсан. Бурхны алдар суугийн төлөө нь аврагдсан. Христийн төлөө та нарт нэгүслийг өгсөн зөвхөн та итгээ зогсохгүй. Итгээд аврагдаа зогсохгүй гэсэн үг. Тэгэхээр Христийн төлөө
бидэнд нэгүслийг өгсөн бас ганцхан итгэлийг өгөө зогсохгүй зовлонгч өгсөн. Тэгэхээр зөвхөн итгээд аврагдаа зогсохгүй Христтэй хамт зовлонгч авах ёстой. Бурхны хүслийн дагуу амьдрахын тулд зовлон авах ёстой гэж. Бид нар эзэнтэй хамт алдар суг авахын тулд зовлонгч авах хэрэгтэй. Тиймээс түүний төлөө зовлон авдаг. Бид нар аврагдсан ч Бурхны алдар суугийн төлөө аврагдвал Бурханд баяр хөөрн болно. Тэр жоохон хүүхэд төрсний дараа аав ээж нь ямар их баярлах вэ? Дээрээс нь 90 сар өсч байвал бүр ч илүү баярлана. Та хүүхэд нь аав ээжтэй үйлчлээд үнэхээр одоо цайлган сайхан амьдарч байна. Тэгвэл аав ээжийнхээ бахархал нь болно. Миний хүү, миний охин үнэхээр мундаг нь гэдэл. Тэгээ бид нар аврагдсан Бурханд баяр хөөр. Итгэл маань багаар өсөж байгаа нь Бурхны үгийн дагуу бид нар амьдарч байна. Бурхны үгийг дагаад амьдарч байгаа энэ бол өөрийгөө үгүйсгэж тэр эзнийг дагаад явах. Бидний хувьд бол зовлон. Энэ зовлон заавал ташуурдуул, заавал шоронд орж иж тэрийг зовлон гэх биш. Харин эзний хүслийн дагуу амьдрыг гэвэл махбодоо эсэргүүцэх, үгүйсгэх. Энэ бүхэл зүйл хин нэгэн хараасан ч, хин нэгэн намайг шүүж байсан ч түүнийг төвчдөг. Надаас болж та нарыг хүмүүст оромжилж хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаа ярихад тийм ээ? Та нар ерөөлтөөе гэсэн байгаа. Тэнгэрдэг шагналж агуу юм аа. Мөн хөөрөн баясцгаа учир нь та нараас өмнө байсан шүүжүүлэгчдийг тэдийнхүү авцсан. Биднийгч дээрээс нь эзнийг хавцсан байна. Тэгэхээр Христ итгэгчүний амьдрал бол үлдсэн тэр чигтээ зовлон юм аа. Энэ ертөнцийн хүмүүсийн авдаг зовлонгоос ондоо эзний хүслийн дагуу авж байгаа зовлон юм. Түүнтэй хамт зовсон гэж хэлж байгаа. Филиппой түүний дараа Колосайгоос харъя. Колосай 3. Колосай 3-ын 1. Хамт уншия. Тиймээс хэрв та нар Христтэй хамт амьлуулагдсан юм бол дээгүүрх зүйлсийг хай. Тэнд Бурхны баруун талд Христ заларч байгаа. Та нар Христтэй хамт амьлуулагдсан юм бол гэсэн байна. Эзэнтэй хамт үхэж оршуулгдан бидний гэм нүгэл шийдвэрлэгдээ. Эзэн амьсан бол би ч эзэнтэй хамт амьлуулагдсан. Эзэнтэй хамт Христтэй хамт амьлуулагдсан юм бол. Тэгэхээр аврагдсан хүн бол Христтэй хамт амьлуулагдсан. Миний гэм нүглийг уучлахын тулд үхэж дахин амьлуулагдсан. Тийм амьлуулагдсан бол дээгүүрхийг хай гэсэн байгаа. Бурхан биднийг аварсан нь энэ газрын зүйлийг үхэхийн тулд аварсан юм биш ээ. Энэ ертөнцийн бидний олж чадахгүй янз бүрийн тийм ээ алдар ёроолыг аваад сайхан идэж уугаад амьдрахад ийм зүйлийг өгөхийг хүсээгүй. Харин агуу алдрын тэр мөнхийн зүйлийг өгөхийг хүсэж байна. Энэ газар дээр эзний хүслийн дагуу амьдрах нь бид бүхэнд талархал болдог, баяр хөөрмөн болдог. Өөрийнхөө дур зоргоор амьдраад ямар юмны талархал, аз жаргал энд байх вэ? Тийм баяр хөөргийг бидэнд өгөхийн тулд аварсан байх уу? Тэгэхээр Христтэй хамт амьлуулагдсан бол дээгүүрхийг хай. Дээгүүрх зүйлсийг хай. Тэр өндөр оргил тийш хандан өдөр бүр матсан явж байна. Тэгэхээр тэр өндөр тийш газар руу хандаад бид бүхэн өдөр бүр явдаг. Эзэн нэгэн өдөр тэр ариун газар бид нар очино. Тэр бүргэд жигүүр дээрээ илэн дүүлдэг шиг тийм ээ. Өдөр бүр тэр ариун мөнхийн газар руу дээгүүрх зүйлсийг хай. Тэр нь Христ Бурхны баруун талд заларч байгаа. Тэгэхээр тэнд бид бүхэн өөрийгөө хараагаад төвлөрүүлээд явах ёстой юм. За өнөөдөр жоохон богинохон орё гэж бодсон. За богинохон байх нь үгүй юу? Мэдэхгүй байна. За ямар ч хэлсэн үргэлжлүүлье. Исая 26 дүр харцгаая. Исая 26.
Исая 26-гийн 26-гийн за 26-гийн 3. За 3-ыг харъя. 26-гийн 3-ыг хамт уншийе. Танд итгэдэг учраас бодол санаа нь бат хүнийг амар тайван дотор та хамгаална. Тэгэхээр би энэ үгийг уншаад дахин бодоод тэл амар тайван дотор та тэр хүнийг хамгаалдаг гэсэн байна. Бодол санаа нь бат хүнийг хамгаална гэж байна. Тэгэхээр бодол санаа нь бат хүн, эзэн бат хүн бахна. Эзэнд өөрийнхөө харааг бүр ингээд тогтоочихсон хүн. Байнга л эзнийг харж байдаг. Эзнийг бодож, эзнийг дагаж явж, эзнийг даган үлдэн бүр өөрийнх нь амьдрал нь эзнэр шийдвэрлэгдсэн хүн. Зөвхөн эзэнд найддаг. Эзний алдар суугийн төлөө л амьдрдаг хүн. Эзний хүслийн дагуу амьдрий гэж бүр шийтсэн хүн. Энэ хүн бол бат хүн. Бодол санаа нь бат хүн юм. Хараагаа эзний салгааргүйгээр бүр эзэнд тогтоогоод явах ёстой. Сэтгэл нь бат хүн. Тэр хүнийг амар тайван дотор эзэн хамгаалдаг гин. Амар тайван дотор гэсэн байна. Эзэн бидэнд Бурхны тэр амар тайвны үгэнд үстэй. Хүмүүсээ та бүхний дотор ямар нэгэн тухгүй тийм хуваагдсан гомдол байна уу? Юунаас болж байна? Ядууч бай, тийм ээ? Хэцүү амьдралтай байж бай. Эзэн байвал болоо үстэй. Хэрүүлтэй гэрийн бэлхэн мэдээ будаанаас амар тайван дундах хатсан далхны хэлтэрхийн дээр зарим хүмүүс идэх юм байгаад байхад хүртэл байнга л маргалдаж байдаг, бие биенээ үзэн ядаж байдаг. Тэгэхээр энэ махбодын зүйлийг хараад хичнээн зүрх сэтгэлд нь хуваагдсан юм сэтгэл байх юм бол тэр чинь юу вэ? Бид бүхэн хоол хүнс хувц сунар байвал эдгээр сэтгэл хангалуун байх болно гэж гарч байгаа шүү дээ. Эзнийг дагаад явна гэдгээр миний амьдралын зорилгоо болгоод эзнийг өөртөө бүр ингээд холбоод тийм хүн бол бодол санаа нь бат хүн байх нэ. Тэгэхээр Бурхан тийм үнийг бүр амар тайвны дотор хамгаалдаг гэж хэлж байгаа. Зөвхөн эзэнтэй хамт байж ивэл ядуу байсан ч зүгээр, ямар зовлон ирсэн ч зүгээр, хинч намайг юу гэж хэлж хараад ирээдэг байсан бэ? Ерөөсөө огт анхаардаггүй. Эзний явсан тэр замаар нэг алхамаар урагшлаад явдаг. Эзэн нэр хүнийг хамгаалдаг юм аа. Эзнийг дагаад явна гэдэг нь одоо үнэхээр хэцүү. Өөрийнхөө хүсэл зорилгыг дагаад ингээд явах юм бол тэр хүн орж гараад яаж чигээр явах юм бэ? Илүү их залбираад эзний үгэнд дуулууртайгаар ямар ч зовлон бай түүний ард нь гардаг. Хаанч байсан эзэнтэй хамтдаа байдаг. Бид бүхэн бодол санаандаа батхан байх хэрэгтэй. Эзэн рүү тийм ээ нүдээс салгах биш. Эзнийг хараад л өөрийнхөө тэр харцыг тийш нь тогтоогоод өөрийн амьдралын зорилгоо эзнэр тавиад үхсэн ч амьдрсан ч та өөрийнхөө хүслийн дагуу болгоорой. Энэ хүн бол бодол санаа нь бат хүн юм. Тийм Христэд итгэж хүнийг Бурхан хүсдэг, түүгээр баярладаг. Бид бүхэн бол зүгээр л нэг нэр төдий Христэд итгэж байж болохгүй. Зүгээр тийм ээ. Аврагдсан, баярлсан, талархсан гэл дэгдэг мөртлөө амьдралд нь юуш гарч ирэхгүй бай. Тэр бол Бурханы хүсэх зүйл ерөөсөө биш ээ. Бидний сэтгэл, бидний амьдрал, үйлдэл, үг бидний залбирал хүртэл яг шударгаар залбирдаг. Залбирах үедээ ганцаараа ингээл Бурханыг илүү хайрладаг юм санагдаж байгаа. Янз бүрийн гоё тансаг үгээр залбирлаагээ Бурхан сонсгол уу? Чи ёстой сайн залбирдаг юм байна.
Тийм ээ. Ингээл бүр урсгал ус шиг залбирдаг. Зарим хүмүүс залбирх үедээ бүр ингээл дуустдаг. Урсгал ус шиг гарч ил байдаг. Зарим хүмүүс нь сайн залбирч чаддаггүй. Аава, эзэн минь, аава, эзэн минь гэж жагаад дуусчихна. Тэгсэн мөртлөө бурхан мэдэж байгаа штэ. Тэгээ жоох үгүй тийм ээ. Ээжээ, аава, ээжээ, аава гэж сонсдог үсттэй. Бидрийг заавал төгдрөхгүй залбирлаа гэж бурхан сонсох уу? Зүрх сэтгэлийг харж байгаа шүү дээ. Зүрх сэтгэлдээ байхгүй юм явах юм бол хэлэх юм бол чи юу ярьж байна? Чи сэтгэлдээ байхгүй юм яриад байна штэ. Ингэж болохгүй үсттэй. Магтан дууч адилхан. Дуулал 33-ийн 1 дээр харах юм бол чиг шудраг хүн магтан дуулган зохистой. Магтан дууны үг ямар гоё байдаг вүлээ. Итгэмжит байна гэдэг тангаргалдаг, залбирдаг, гэрчлэл тэнд байгаа, сайн мэдээ тарааж байна. Эзэн дуулууртайгаар амьдрна, тэнд өчөж байна. Тэгэхээр магтан дуу үнэхээр сайхан байдаг. Тэр нь гол нь чиг шудраг байх хэвээр. Өөрийнх нь сэтгэл байхгүй юмыг зөвхөн амаараа ярьлаа. Энэ ямар точшуу биш үү, тийм үү? За тэр гүндийн шувуу гэж шувуу байдаг. Хүннийг яг адилхан дуугаар ярьдаг. Юу гэсэн бэ гэхээр эрхэм ерөнхийлөгч төрийн хэрэг та их хичээж байна. Тэр одоо өөрөө мэдэж ингэж ярих уу? Хин нэгэн байнга заасаар байгаад зүгээр дагаад хэлж байгаа. Точшуу бас тийм байдаг үстэй. Бид бүхэн точшуу шиг тийм байвал бурхан баярлах уу? Үгүй ээ. Чи юу яриад байна? Чиний юу яриад байгааг би ойлгохгүй байна гэх. Бид бүхэн зөвхөн нэр төдий Христ итгэгч биш. Христ итгэгчийн хуваар үнэхээр яг Бурхны хүүхдийн ясаар Христ итгэгчиг амьдрах ёстой. Үгийн дагуу. Эзний ирэх өдөр хол биш байна. Тиймээс би амьдрч байгаа биш. Харин миний дотор Христ амьдрч байгаа юм. Галаат 2-ын 20-ыг бүгдээрээ цээжлэн үстэй. Цээжлээгүй хүмүүс нь хоолоо битгий дээрээ. Хоолоо идэх тэр цагаараа сайн цээжлээд ав. Амархан цээжлэн 10 удаа уншчихад л цээжлэн. Баян уншаад явбал цээжлэгддэг. За тиймээс бид бүхэн үнэхээр жинхэнэ Христ итгэгч хүний хуваар Бурхныг харахад үнэхээр зохистойгоор амьдардаг, зохистой Христ итгэгч хүнээр амьдрах хэрэгтэй. Энэ бол би эзэн дотор, эзэн миний дотор эзэнтэй хамт амьдрах амьдрал юм аа. Хамт залбирая. Өнөрөнгүй Бурхан аамен. Бид нар Бурхныг мэдэхгүй байх үед Бурхан та биднийг өрөвдөж бидний гэм нүгэл дунд байхад эзэн Есүс бидний өмнөөс өхөн урсгасан тэр үнэт цусаар бидний нүглийг мөнхөд угааж ямар ч хийсэн гавьяагүй байхад аварж өгсөн нэгүсэл талархаж байна. Бидний зүрх сэтгэл, бидний бие, сүнс бүгд эзэн та худалдан авсан тул таних үлээ. Бид энэ амьдралдаа зөвхөн эзний алдарсуу гинтлээ амьдрах туслаарай. Эзний үг ба ариун сүнсээрээ өдөр болгон биднийг шинчилж энэ газар дээр бүхий л худал хуурмаг гэм нүглээс холдон эзэн таны сайн таламжид төгс төгөлдөр тааллын төлөө Бурхны төлөө амьдрахад та туслаарай. Бидний амьдралаар дамжуулж Бурхан эцэг танд алдарсуу очоосоо гэж хүсэж байна. Бидний бүхий л амьдралаа эзэндээ даатхан бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.